За бүгдээрээ сайн байцгаана уу? За бид нэгдүгээр Иоханноос үргэлжлүүлээд Христний үгээс харж байгаа. Тэгээд нэгдүгээр Иохан маань биднэрт итгэгч хүн гэж ямар хүн юм бэ гэдгийг нэлээд олон талаас олон өнцгөөс нь биднэрт хэлж өгсөн. За би өмнө гарсан хэд хэдэн гол зүйлүүдийг дурдаад хэлэх юм бол нэгдүгээр Иохны 1-р бүлгийн 8-7 дээр 7-8 дээр итгэгч хүн гэдэг бол гэрэлд амьдардаг хүн гэдгийг онцлсан байна. За 2-р бүлгийн 2-р эшлэлд болохоор итгэгч хүн бол Бурхны тушаалыг биелүүлдэг хүн. 2:17 дээр болохоор Бурхны хүслийг биелүүлдэг хүн. 2:23 дээр Есүс бол Христ гэж итгэдэг хүнийг хэлнэ гэсэн. За тэгээ 3:9 дээр болохоор гин нүгэл үйлцээ байдаггүй гэж хэлсэн. За тэгвэл 3:10 дээр болохоор Христэд итгэгч хүн бол Бурхнаа дахин төрсөн хүн гэж хэлсэн. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ үргэлжлүүлээд 1-р Иохны 3-р бүлгийн 11-ээс 24-ийг дуустал цөмөр эзнүүгээс харъя. Тэгээ уншихаас өмнө бүгдээрээ хамтдаа залбирая. За эзэн минь тань үнэхээр биднэрт таны үгийн төлөө баярлалаа. Таны үг биднэрт үннийг, хүчийг, бас гэрлийг өгдөгт биднэрт худлыг ялгах, үннийг мэдэж авах, тантай ойртох үнэхээр гайхамшигтай сувг нь болдог учраас эзэн минь та өнөөдөр биднэрт өөрийнхөө үгээр ярьж өгөөрэй. Биднэртээ та бидний зүрхэнд агуу ажлаа хийгээч гэж гоё. Тэгээд өнөөдөр бид нар итгэж хүмүүсийн талаар бас дахин нэг чухал зүйлийг харахад бидний нүдийг нээж өгөөрэй, зүрхийг минь зөөлөн бас дуулууртай байлгаж өгөөрэй гэж Есүс таны нэрээр залбирч байна. Амен. 1-р Иохан 3:11-ээс 24-ийг уншъя. Би биеэ хайрлах ёстой гэдэг нь та нарын эхнээсээ сонссон мэдээ билээ. Бид Каин шиг байх ёсгүй. Тэрээр ёрын нэгнийх байсан бөгөөд дүүгээ алсан юм. Яагаад тэр түүнийг алав? Яагаад гэвэл өөрийнх нь үйлс ёрын, дүүгийнх нь үйлс зөвхт байсан ч. Ах トゥ нараа, ертөнц та нарыг үзэн ядвал бүү гайх. Бид ах トゥ усаа хайрладаг учраас үхлээс амин шилжснээ мэднэ. Үл хайрлагч нь үхэл дотор байна. Ах トゥ г үзэн яддаг бүхэн алуурчин юм. Ямар ч алуурчны дотор мөн хэн байдаггүйг та нар мэднэ. Бидний төлөө тэр амиа өгсөн тул үүгээр бид хайрыг мэднэ. Бид ч ах トゥ усийнхээ төлөө амиа өгөх учиртай. Дэлхийн эд хөрөнгөтэй нэгэн нь ах トゥ усийнхээ гачигдлыг хараад түн туслах сэтгэл үл гаргавал түүний дотор Бурхны хайр яахан байх вүлээ? Бяцхан хүүхдүүдээ. Бид үг хэлээр бус харин үйл ажил үннээ хайрлцгаая. Үүгээр бид үннийх болохоо мэдж түүний өмнө зүрхээ тайлбарлах болно. Зүрх маань биднийг яллах ямар ч зүйлд тэгэх болно. Учир нь Бурхан бидний зүрхнээс авгаа бөгөөд бүхнийг мэддэг. Хайртууд минь, зүрх маань биднийг яллахгүй бол бид Бурханы өмнө зоригтой байж уйсан болгоноо түүнээс хүлээн авнаа. Учир нь бид түүний тушаалуудыг сахиж түүнд тааламжтайг үлддэг билээ. Бид түүнийхүү Есүс Христийн нэрд итгэж бидэнд тушаалсан ёсоор бие биеэ хайрлах нь түүний тушаал юм. Түүний тушаалуудыг сахигч нь Бурханы дотор байж Бурхан ч түүний дотор байна. Бидний дотор тэр байгааг түүний бидэнд өгсөн сүнсээр бид мэддэг. Амен. За 11-ээс 15 дугаар эшлэлдэр ах トゥ усээ хайрлах нь та нарын аль хэдийн урьдаас сонссон тушаал гэж энд хэлж байна. За тэгээд энэ дээр Каин шиг бид нар байж болохгүй гэсэн байна. За Каин гэж хэн бэ гэвэл Эхлэл номын 4-р бүлэг дээр гардаг, 4:1-ээс 12 дээр гардаг. Бидний Бурхны бүтээсэн анхны эмэгтэй эрэгтэй хоёрын үр хүүхэд байна. Тэр Каин, Хевел гэсэн хоёр хүүхэд байсан. Тэгээд нэг нь нөгөөгөө Каин нь дүүгээ хөнөөсөн. Тэгээд Эхлэл 12 дээр, Эхлэл 4:12 дээр
ингэж хэлсэн ба. Дүүгийн хөнөөснийхэн дараа бурхан түүнээс чи яагаад түүнийг алваа гэж асуухад би дүүгийнхаа харгалзагч юм уу гэж хэлсэн. Тэ? Дүү чи хаана байна вэ гэсэн чинь би дүүгийнхаа харгалзагч юм уу гэж тийм элдвүтсэн, дургуутсан. Дүүгээ хөнөөснийхөө дараа юу ч болоогүй юм шиг, яагаачгүй юм шиг, ямар ч буруу юм хийгээгүй юм шигээр Каин хариулж байгаа. За тэгээд бурхан бас түүнээс өмнө за чи наад уур хилэнгээ захирахгүй бол уур хилэн чинь үүдэн дээр чинь отоод чамааг захирах гэж байна шүү гэж сануулсан гэдэг. Харин Каин энэ уур хилэнг ерөөсөө захирлгүйгээр дүүтэйгээ хоёулаа нэг ишээ өдөө гараатахыг гэж яагаад тэгээд дүүгээ хөнөөчихсөн. Эхлэл 4:6-аас 7 дээр Яавэ түүнд хандаж чи юунд дуурлав? Яагаад царай чинь барав? Хэрэв чи сайныг үлдвэл царай чинь гэрэлт өгсөө. Харин чи сайныг илүүлдвэс гин нүгэл үүдэнд чинь отож чамайг хүсэн хүлээж байна. Гэвч чи түүнийг эзэгнэн захирах ёстой гэсэн. За тэгээд харамсалтай Каин ингээд дүүгээ хөнөөсөн. За тэгвэл энэ дээр бид нар Каин шиг байж болохгүй гэж Иохан уншигч нартаа сануулж байгаа. За тэгээд хэрвээ бид ертөнц та нарыг үзэн ядах юм бол бас бүх гайхаарай гэсэн. Нэг ёсондоо яг энэ Каины жишээ дээр Каин Хевел хоёрын жишээн дээр болохоор ёрын муу үйлдэлтэй нэг нь зөвхт үйлдэлтэй нэг үзэн ядчих байгаа. Тэгээ үзэн ядснаасаа болоод тэр нь бүр хэтрээд яваад нэгээ хөнөөчж байгаа. Тэгвэл хэрвээ үүн шиг та нар зөвхт байж хад те энэ дэлхий буюу итгэдэггүй хүмүүсийн зүгээс та нарыг зөв зүйлийг хийлээ, сайн юм хийлээ гэд дургуутсаж, эсэргүүцэж үзэн ядах юм бол битгий гайхаарай гэж. За тэгээ заримдаа бид нар үнэхээр зөв юмыг хийгээд байхад энэ нийгэм яагаад ингэж зөв юмыг эсэргүүцдэг юм бэ гэж ботхоор зүйлүүд гардаг. За тэгвэл энэ дээр хэлсний дагуу хэрвээ үнэхээр бид нар энэ дэлхий дээр зөв амьдарч байхад зөвийг дэмждэггүй, харин ч мууг дэмждэг, ёрын муухай зүйлийг дэмждэг тийм хандлага, тийм үзэл бол бас байна. Гэхдээ ийм юм гарах юм бол бид нар гайхах хэрэггүй. За тэгээд цааш нь 13 дугаар эшлэл дээр ингэж байна. Хэрвээ бид нар энэ дээр түрүүн би номдынхаа эхэндээ хэлсэнтэй Иохан ямар хүнийг итгэж хийвэ гэж хэлэх вэ гэдгийг олон талаас нь тодорхойлсон. Тэрний нэг нь одоо яг энэ хэрвээ таны дотор үнэн байна уу үгүй юу гэдгээр бас тэр хүнийг итгэж үгүйг нь тодорхойлоод байгаа. Одоо жишээлбэл 14 дугаар эшлэлээр үл хайрлагч нь үхэл дотроо хിവэрэ байна гэж. Хэрвээ бид нар харин нэгнийгээ хайрлах юм бол бид нар үхлээс амь руу шилжсэн гэдгээ мэднэ. Нэг ёсондоо бусдыг хайрладаг, эзнийг хайрладаг, тэг хайраар амьдрал нь тодорхойлогдож байдаг. Тэр хүнийг харахлаар л бусдыг хайрладаг, бусдыг инэрдэг, бусдад тусалдаг, бусдыг дэмждэг, бусдыг өргөдөг тийм зам чанар байж ивэл за энэ хүн бол үнэхээр харанхуугаас гэрэл рүү гарсан үхлээс амь руу шилжсэн хүн мөн байна гэж хэлж болохоор болж байна. Тэгэд Иохан бас тэр 2 дугаар бүлгийн 9 дээр ингэж хэлсэн байна. Гэрлийн дотор байдаг хүн гэрлийн дотор байдаг гэж өөрөө хэлчихээр ахан дүүгээ үзэн яддаг бол тэр хүн одоо ч гэсэн харанхуй дотроо байсаар л байна гэж. 4 дугаар бүлгийн 20 дугаар эшлэлдэр хин нэг нь би бурхныг хайрладаг гэж хэлчихээд ахан дүүгээ үзэн яддаг бол тэр худалч байна. Учир нь харагдаж байгаа ах дүүгээ хайрладаггүй хүн харагдахгүй бурхныг хайрлаж чадахгүй гэж. За тэгвэл энэ дээр харах хамгийн чухал зүйл нь ах дүүгээ хайрладаг хүн бол үхлээс амь руу шилжсэний тэмдэг гэсэн. Ах дүүгээ хайрладаг, бусдыг инэрдэг, бусдад үйлчилдэг, бусдыг дэмждэг, бусдыг өргөдөг тийм хүн бол үнэхээр харанхуугаас гэрэл рүү гарсан үхлээс амь руу шилжсэн хүн байна гэсэн. Би тэгээд Есүд итгээд удаагүй байхдаа нэгэн эмэгтэйг би харж ирсэн. Тэр хүн ингээд дандаа ер нь бусдад их талархдаггүй, дандаа юмыг шүүмжилдэг, дандаа юмыг сөргөөр хаадаг.
ер нь нэг тийм тэр хүний амнаас юм эерэг үг нэг гардаггүй тийм зүгээр л хүнийг ингээд дандаа шүүмжлэх байдлаар ярьдаг. Хүнийг өргөж босгож байгуулах энэ хүн зөв байна шүү, тэгжээ шүү, тгий ингээ гэдэг тийм ерөөсөө нэг өнгө айс гардаггүй. Дандаа нэг тийм хүйтэн шүүмжилсэн хандлагатай хүнийг ерөөсөө сайнаар ярьдаггүй нэг тийм хүн байсан. Тэгээ би яс сони юм бэ гэж жоохон гайхачаад тэгээ би дараа нь нэлээд хэдийн дараа Есүст итгэгч үнэхээр бурханд хайртай бурханлаг эмэгтэйчүүдийг би харсан, ажигласан. Тэгээд эргээд харахад тэр хүн маань үндэл за яг уу Есүст магадгүй толгоогоороо итгэсэн байж магадгүй. Гэхдээ яг амьдралд нь яг эзний гэрэл, эзний ам орж ирсэн байсан болов уу гэж одоо боддгийг. Тэгэхээр яг энэ дээр хэлсний дагуу Иохны хэлснээр тэр хүн хэрвээ бусдыг хайрладаг, инэрдэг бол бусдад үйлчилдэг, бусдыг дэмждэг, бусдыг дандаа шүүмжлээд байдаггүй, бусдыг аль болохоор яаж засахгүй адилхан тэр хүнийг урамшуулж өгөх гэдэг өнцгөөс дандаа хардаг тийм хүн бол үнэхээр Бурхны хайрыг өөрөө хүлээж авсан. Дээрэс нь тэр Бурхны хайрыг амсаад мэдрээд тэр хайраар өөрөө амьсгалж яадаг, тэр хайраар бусдад яаж би энэ хайрыг түгэх үү гэдгийг боддог л хүний шинж тэмдэг гэдгийг би ойлгосон. Тэгвэл энэ цөмөрөө 11-ээс 15 дугаар ишлэлээр харах юм бол ялангуяа дэлхийн эд хөрөнгөтэй хүн одоо нэгсэндээ за нэг арай боломжтой ч гэдэг юм ба. Тэгтэл нэг боломжгүй хүн гарч хахад даарсан хүнийг өөрөө хувцсаа хуваалцаад өгж болох байтал чи дулаахан яваарай хоолгүй хүнийг харчаад чи сайхан цадтлаа идэх болтугай гэд зүгээр амаараа хэлчихэд өөрөө үйлдэл гаргадаггүй, өөрөө хувц хунараар тусалдаггүй, өөрөө хоол хунараар өгдөггүй тийм хүн бол үнэхээр итгэл нь ямар ч үүсгүй хүн байна гэдгийг Яаков номдэр бидэд хэлж өгдөг. Яг тэрэн шиг тэгвэл эндээс харах юм бол ах дүүгээ хайрладаг хүн бол үглээс амь руу шилжсэн хүн байна. Тэгээ цааш нь 16-аас 18 дугаар ишлэлээр Иохан биднийг тийм учраас бүгдээрээ бие биенээ зөвхөн үгээрээ биш харин үйлсээрээ үннээсээ хайрлцгаая гэж уриалж байгаа. Яагад гэвэл Есүс өөрөө бидний төлөө амиа өгч хайр гэж юу байдгийг, хайр нь өөрөө үйлдэлтэй, хайр нь өөрөө бодиттой, хайр нь өөрөө ийм үйлдэлээр илэрхийлэгддэг юм а гэдгийг харуулсан гэдгийг Иохан бидэнд хэлж өгсөн. Есүс өөрөө бидний төлөө амиа өгсөн. Тэгвэл Есүс бидний төлөө амиа өгсөнтэй адилханаар бид нар бас бие биенийхээ төлөө амиа өгөх хэрэгтэй гэж. Бидний төлөө тэр амиа өгсөн тул үүгээр бид хайрыг мэднэ. Бид ч ах дүүсийнхээ төлөө амиа өгөх учиртай гэж энэ 16 дугаар шүлэг. Тэгвэл үнэхээр Есүсийн хайрыг төгс харуулж байгаа үйлдэл юу вэ гэвэл бусдын төлөө амиа өгч байгаа явдал жинхэнэ Есүс яаж биднийг хайрлсан бэ гэдгийг үлгэрлэн даган дуурайж байгаа явдал. Бид нар Тереса гэдэг эмэгтэйг Тереса их гэж ярьдаг. За монголоор тэгж орчуулах бах. Мадер Тереса гэж англиар ярьдаг. Тереса гэдэг эмэгтэйн тухай нэлээд сонсч ирсэн. Тэгээ тэр эмэгтэйн түүхээс би та бүхэнд бас хуваалцъя. Би Джон Стот тухайн Христостэй амьдрал гэдэг номоос иш татж байна. Өнөө цаг үед бусдад үйлчлэх замаар Христэд үйлчилж байсан хамгийн тод жишээ Тереса ихээс өөр байхгүй хаа. 1910 онд Югославийн Скопжед төрсэн Агнес Гонгшия Бежакшиуа дөнгөж 12 настайдаа гэлэнмай байхад дуудагдсан гэдэгтээ итгэл дүүрэн болсон бөгөөд эмнэлэгт очиж ажиллахаар 17 настайдаа явсан байна. Тэрээр эхлээд багшилж байгаа дараа нь Калката хотын Лоретогийн Христ итгэл сургууль захирлаар ажиллаж ирсэн. Харин сургуулийн хашааны гадна талд Моти Жихилийн гэдэг газрын бохир заван ядуусын хороолол байдаг байсан. Энэ байдал түүний санаа сэтгэлийг ихээр зовоож байсан учраас тэдний тухай бодлыг санаанаасаа огт авч хайж чадахгүй байв. Тиймээс 1948 онд
сургуулиас халагдагч зөвшөөрөл аваад өөрийгөө тэдгээр үгээгүй ядууст бүрэн зориулахад шийдсэн. Тэрээр энэхэг улсын иргэн шид авч өөрийнхөө санаачлагаар 1950 онд сайн үлсийн төлөөг илгээлтийн эзэд гэдэг нэртэй бүлэглэгийг эхлүүлсэн. Энэхүү цагаан сарын өмссөн тургуу хэрнээ өнгөл зүлгсэн ирчид хөлбөр мэт эмэгтэй харангацсанд нь хоол, ноорхоо нүцгэнд хувцас, өвчтөд эм авчирч өгч яар шарахтай дөрвсөн цагаачдыг инэрэн хайрлаж байлаа. Мөн хаягдсан өнчин хүүхдүүдийг хайрлан боловсрол эзэмшүүлж үхлээ хүлээн хэвтэгсдэд хүнлэл тайвширлыг өгч байв. 25 жилийн дотор тэдний бүлгэм Вьетнам, Йемен, Ерүсалим, Австралийн уугуул иргэд, Африк, Латин Америк, Европт буюу дэлхийн 6 тивд 1000 гэлэн 185 эрэгтэй санваартантайгаар ажилладаг болсон байна. Тереса эхийн нууц юу байв? Калката хотын өндөр ээжийн байрны зочны өрөөний ханан дээр Тересагийн хэлсэн ийм үг байдаг. Гэлэн нэг бүр үйлчилж байгаа ядуу хүнийхээ дотор Есүсийг олж хараарай. Хийж байгаа ажил, үйлчилж байгаа хүн нь хичнээн дургууг нь хүргэхээр байх тусам энэ сэтгэл готром нуугдсан дүрээр ирсэн эзэндээ үйлчлэгч игч дүүсийн маань итгэл, хайр, баяр хөөртэй зүтгэл төдий чинээ их байгаасай. За энэ дээр нэг чухал зүйлийг хэлсэн байна. Ядуу зүдүү сэтгэл готром дүрээр ирсэн эзэндээ үйлчлэгтэй чин сэтгэлээсээ хандаарай гэж. Тэгвэл ядуу хүнийг харахтаа би ядуу хүн байна гэж харахгүй харин энэ хүний ядуу хүний дотор миний эзэн байгаа гэж харж үйлчлээрэй гэж. Тереса эхийн намтрыг бичигчдийн нэг Десмонд Дойг түүнтэй Калигийн сүмийн дэгдэг өцүүхэн гэрт нь амьсгал хурааж байгаа үгээгүй ядуу хүний дэгд анх удаа уулзаж байснаа дурсан бичсэн байдаг. Дөнгөж гэртээ авчирсан амьсгал хураажгүй түүний дэргэд Тереса их сүхрэн сууж байжээ. Хөөрхий ирийн ноорхоо хучлахыг сөхөхөд идэл шархалсан ил шархан дээр нь өт язганаж байв. Тэгэхэд Тереса их юу хийж байсан бэ? Түүний хажууд сөхрөөд суусан байв. Тэрээр бенгали хэлээр мөнөө хүнтэй зөөлөн ярангаа шархыг нь эвтэйхэн цэвэрлэж байв. Энэхэг залуу Кристо даас Тереса ихэд туслан хажууд нь сууж шархыг цэвэрлэж дуусчихад ингэж хэлжээ. Би энэ ядуу хүний шархыг цэвэрлэж байхдаа Христийн шархыг цэвэрлэж байв гэжээ. Тэр үүнийг Тереса ихээс сурчээ. Тереса ингэж бичсэн байсан юм а. Би өрсөж цангаж нүцгэн өвчтөй зовлонтой орон гэргүй гуйлагчин байсан гэж Есүс хэлсэн учраас би өөрийнхөө хүрч байгаа хүн болгоноос Христийг хардаг. Ердөө энэ. Би хэн нэгэн зүсэн талах өгөхдөө Есүст өгч байна гэж би боддгоо гэсэн. Үнэхээр Тереса эхийн үйлчлэл өнөөдөр ч гэсэн үргэлжилсэй байгаа. Тэр хүний үлгэр жишээлэл, дуурайлал, тэр ядуу зүдүү, ялангуяа хогийн цэг дээр ядуучуудын хороолол гэдэг бол эмхийгийн ядуучуудын хороол аимшигтэй. Би 2-3 удаа очиж үзсэн. Зүгээр л нүд талтар аимшигтай. Тэр газар амьдарч байгаа хүмүүст шархан дээр нь үт язганж байгаа тийм хүнийг өглөө хүлээж байгаа хүнийг гэртээ авчираад шархаж байгаа энэ дүр зураг та бидэрт нэгийг бодуулсан бахаа гэж бодож. Тэгвэл энэ 16-аас 18 дахь эшлэлээр хэлсний дагуу бид зөвхөн үгээрээ биш харин Тереса их шиг үйлдэлээрээ бас үннээс чин сэтгэлээсээ цөмөрөө бийнийг хайрлцгаая. Амен. Цааш нь 21-ээс 24 дугаар эшлэлдэр хэрвээ бидний зүрх буюу бидний бодол санаа маань биднийг яллахгүй бол бид Бурхны өмнө зоригтой байна гэж байна. Тэгээд бас уйсан болгоно авна гэж. Тэгвэл хизээ бид нар бас залбирал маань хариулагдана. Хизээ бидний залбиралыг Бурхан сонсноо гэсэн итгэлтэй байж болох вэ гэвэл миний зүрх сэтгэл бодол санаа намайг яллахгүй. Энэ юу хэлээд байна гэхээр ялангуяа яг энэ хам сэдв дотроо би хийх ёстой юмаа хийгээгүй. За би тэрнийг
хүнд уг нь хайр үзүүлэх ёстой байсан. Тэр хүнд би өршөөл үзүүлэх ёстой байсан. Дааж би тэгээгүй. Гэдэг нь өөрт нь бодогдоод өөрийг нь яллаад чи тэгчгэн яав, ингэчгэн яав гэж бидний зүрх бидний хийгээгүй юмыг эсвэл буруу хийсэн юмыг нь ялалж ивэл энэ миний хэлээд байгаа. Хэрвээ ийм зүйл байхгүй бол нэгсэндээ миний бодол санаа, миний зүрх сэтгэл намайг ялахгүй үед нэгсэндээ би Бурхны өмнө цэвэр би үнэхээр чин сэтгэлээсээ байгаа чадлаараа би хайраар үйлчилсэн гэж би бүрэн хэлж чадах тийм нөхцөлд тэгвэл юу гэж байна? Би Бурхны өмнө зоригтой байна. Бас гойсон зүйлдээ би хариултыг авна гэдэгтээ итгэлтэй байж болно. Тийм учраас би нэг ёсондоо Бурхны хуулийг, Бурхны тушаалыг би биелүүлж байгаа учраас би зөв байна. Бас би Бурхны өмнө ялагдах юм алга. Бурхны өмнө бас би миний зүрх сэтгэл намайг яллах, буруутгах, буруушаах зүйл байхгүй нэгдгийг мэднэ. Үүнийг маань бас бидэрт ариун сүнс гэрчилж идэг гэж хэлсэн. За тэгвэл энэ дээр хэлснээр Бурхны тушаалыг биелүүлнэ гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл учир нь бид түүний тушаалуудыг сахиж түүн тааламжтайг үйлддэг билээ гэсэн ба. Тэгвэл бид түүний хүү Есүс Христийн нэрд итгэж бидэнд тушаасан ёсоор бие биеэ хайрлах нь түүний тушаал. Зөвхөн Есүс Христэд итгэж байна гэж хэлээд зогсохгүй тэр итгэл маань бидний амьдралаас ингээд үйлдэлээр харагддаг. Үйлдэлээр бусдад хийж байгаа үйлдэл, бусдад хийж байгаа зориулал, бусдад гаргаж байгаа золиосоор маань тэр хайр харагдж ивэл энэ хэлсний дагуу бид Бурхны тушаалыг биелүүлж байна гэж зоригтой хэлж чадна гэсэн. Би зөвхөн Есүд итгэдэг гэжээ миний амьдрал түүнийг маань гэрчлэхгүй амьдрал намайг харин буцаагаад яллаад амьдрал хоёр чинь зөрөөд штэ гэж намайг яллахаар байвал би Бурхны буруутай байна гэсэн. Тийм учраас эндээс бидний үнэхээр бодох бас үргэлж бид нар санаж байх ёстой зүйл юу гэвэл бусдыг хайрлах нь итгэгч хүний амьдралын маш тод шинж тэмдэг. Нэгдүгээр явахан дээр хэлсэнтэй гэрэл амьдардаг хүн бол итгэгч хүн гэж хэлсэн. Бурхны тушаалыг биелүүлдэг хүн бол итгэгч хүн. Бурхны хүслийг биелүүлдэг хүн бол итгэгч. Есүс бол Христ гэж итгэдэг хүн бол итгэгч. Тэгээд гим нүгэл үйлцээр байдаггүй тэ гим нүгэл үйлцсэн бол харин гимшдэг, эргэдэг, түүнийгээ зогсоодог, болдог хүн бол итгэгч. Тэгээ Бурхнаа дахин төрсөн хүн тэгвэл одоо Иохан тэрэн дээрээ дахиад одоо энэ дээр нэмэхдээ Бурхны тушаалыг буюу Есүст итгээд тэр итгэсэн итгэлээ үйлдэлээр харуулдаг, бусдад үйлчилдэг тэр хүн бол харин Бурхны өмнө зөв байна. Бурхны өмнө миний итгэл бол үнэхээр ийм амьд итгэл. Би үхлээс харанхуй руу шилжсэн. Би үхлээс гэрэл рүү гарсан, үхлээс амь руу гарсан, харанхуйгаас гэрэл рүү шилжсэн хүн гэдгээ харуулж байгаа. Тийм учраас цөмөр яг энэ нэгдүгээр явахны хэлж сануулсны дагуу бүгдээрээ ах дүүсээ хайрлцгаая. Ах дүүгээ би хэрвээ хайрлж байгаа бол энэ миний итгэгч гэдгийг маань харуулж байгаа нэг маш том шинж тэмдэг ба. Тэгээд Бурхны хэрвээ тушаалыг биелүүлэх нь бас бид нар өөрсдөө Бурхны өмнө болон өөрийнхөө өмнө ч гэсэн ялгүй цэвэр зүрх сэтгэлтэй бас эргээгээд Бурхнаас гуйсан зүйлээ авах бүрэн итгэлтэй болно. Итгэлтэй боломжтой болж байна. 24 дугаар эшлэгийг зумаар хамтдаа уншъя. Түүний тушаалуудыг сахигч нь Бурхны дотор байж, Бурхан ч түүний дотор байна. Бидний дотор тэр байгааг түүний бидэнд өгсөн сүнсээр бид мэддэг. Тэгэхээр хэрвээ бид нар үнэхээр бусдыг хайрладаг, бусдад хайртай гэдгийг үйлдэлээр харуулдаг тийм байж чадвал бидний дотор өгөгдсөн ариун сүнс үүнийг бас биднэрт гэрчилж биднийг зоригтой болгодог.
Дээрээс нь бид нар үнэхээр Бурхны өмнө би бас Бурхны өмнө зүр зүйлийг хийж ийн тааллыг нь гүйцээж байна гэж бид нар итгэлтэй байж болно. За тэгээд бид нар хамтдаа залбирая. Халелуя. Есүс эзэн минь үнэхээр та бидэнд өөрөө эхлээд биднийг асуугаагүй байхад бид таныг сонгоогүй байхад та өөрөө бидний төлөө амиа өгсөн. Та өөрөө биднийг сонгосон. Та өөрөө бидний төлөө бүхнийг хийсэн эзэн Есүс танд баярлалаа. Үнэхээр хайр гэж юу гэдгийг та өөрөө үйлдэлээрээ, амиараа, үхлээрээ харуулсан Есүс танд баярлалаа. Тэгвэл үнэхээр энэ хэсгийн дагуу бид тэгвэл ахын дүүсийнхээ төлөө хүртэл амиа өгөхөд бэлэн байхад та биднийг сургаач, биднийг өөрчлөөч, биднийг босгож өгөөч. Үнэхээр хайраараа та биднийг дүүргээч гэж гоё. Бид нар бусдыг шүүмжилдэг, бусдыг буруугаар хардаггүй, харин үзэн минь яаж би энэ хүнд үйлчлэх вэ? Яаж энэ хүнд би хайрыг харуулах вэ? Яаж Есүс надад хайраа харуулсан шиг би энэ хүнд таны хайрыг харуулах вэ гэж сэтгэдэг, хардаг, ханддаг байхад та биднийг тэр зүг рүү өөрчилж өгөөч. Та биднийг хувьсган өөрчлөөч гэж гоё. Тэгээ ариун сүнс үнэхээр та биднийг шинчилдэг, сэргээдэг, өөрчилдөг ажлаа та улам илүүхээр гүн гүнзгээр бидний амьдралд хийж өгөөрэй гэж гоё. Тэгээ эзэн минь бид нар үйлдэлээрээ таныг хайрладаг, үйлдэлээрээ бие биенийгээ хайрладаг хүмүүс гэдгээр танигдахад та бидэнд туслаач. Үнэхээр таны тушаал болсон энэ бие биений хайрлах тушаалыг биелүүлж амьдрахад та бидэнд бүх талаар дэмжин тусалж биднийг синхруулж ятгаж өгөөч гэж гоё. Эзэн минь таны чуулган дотор бас хайр байх болтугай. Таны чуулган дотор, таны энэ чуулган дотор, таны энэ арт түмэн дотор, таны энэ бүлэг дотор эзэн минь бие бинийгээ хайрладаг хүмүүс шүү гэдэг нь үнэхээр илэрхий байх болтугай. Бие бинийгээ уучладаг, бие бинийгээ өршөөдөг, бие бинийгээ дэмждэг, бие бинийгээ хайрладаг гэдэг нь үйлдэлээр нь харагддаг, зөвхөн үгээрээ яригддаг биш. Үнэхээр үйлдэлээс нь харагддаг, тэрүүгээр дамжин та алдаршдаг байх болтугай гэж гоё. Есүс эзэн минь бүгднийг таны хөө Есүсийн нэрээр танаас гуйж байна. Амен.